За сайн бацхан эрхэм мөндөд үзэгчдээ TV24 телевизээс бэлтгэе явуулдаг Social Paparazzi нэвтрүүлэг маань өнөөдөр эхэлж байна. Өнөөдрөөр гэх хэвчээ. Окей. За сайн бацхан үзэгчдээ TV24 телевизээс бэлтгэе явуулдаг Social Paparazzi нэвтрүүлэг маань эхэлж байна. Үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргэж байна. За Social Paparazzi маань шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр өнөөдрийнхөө мэдээлэлээр та бүхэнд яах вэ гэхээр зэрэг яг энэ 7 хоног болон өнгөрсөн 7 хоногт гарч өнгөрсөн хамгийн шилдэг, хамгийн хүмүүсийн хандлтыг авч чадсан гайхалтай бичлэгээр та бүхэнтэйгээ хуваалцахаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлдсэн байгаа. За тэгэхээр энэхүү бичлэгийг бол нэлээд олон хүмүүс үзсэн байсан. Тэгээд нэлээд олон хүмүүс бас шеэрлэж давлгаасан байсан. Тэгээд энэ бичлэг бол бас тодорхой хэмжээгээр надтай бас аягүй холбоотой нэг юм бичлэг байгаа. Гэхдээ хүмүүс бүгдээрээ бас үзсэн байх гэж бодож байна. Тэгээд бичлэгээ бүгдээрээ авч ирсэн үздэхэй. Марийн дээр хөврөл зүгээр алж байгаа юм. Тийм байна. Үнэн дүрд орсон гэж хэлж шүү дээ. За. За сэтгэлээ хэлээ те. Эхлээд үзэхэд бол жоохон шоконд орж байна. Ямар амар нүрнээ өөртөө юм бэ? Тэр бүр ингээд бүжигдэндээ ороод тэр аяыг мэдээд үнэхээр хөдөлгөөнийхэн тэр хурц байдал бол үнэхээр гайхалтай байлаа. Тий, яг энэ болохоор нэг хятад хүүхэд байгаа. Тий, хятадын спорт бүжгийн тамирчин ийм жоох охин байгаа. Тэгээд энэхүү тамирчин маань болохоор ерөнхийдөө спорт бүжиг гэдэг маань угаасаа өөрөө би ч гэсэн өөрөө өмнө спорт бүжиг бүжгэлдэг байсан. Спорт бүжгийн угаасаа эмоц яалж арга байхгүй ингээд тэр цаанаасаа бүр ингээд дотроос ингээд ундарч идэх байхгүй. Бүр ингээд тэр харц марс тэр уруулт ингээд бараг л нөгөө хамрын самсаагаас ахуулаад бүгд ингээд бүжгэлждэг. Тэнгүүд яг энэ хүүхэд бол ерөөс яг тэгэж яг тэр тухаараа харж тэр нөгөө бүжийнхаа дүрд орж байгаагаар хүмүүсийн анхаарлыг татж авсан. Өмнө бас нэг юм бичлэг байдаг гэсэн чинь нэг юм бондгор бас нэг юм бондгор хятад бүжигч ингээд тэр нүүр ам дээрээс яаж бүжиглэхээ хичээгээ тэр. Гэхдээ тэр бүр сүүлдээ од болцсон. Бүр ингээд тусдаа нэвтрүүлэх бас өргөдөж оролцоод нэлээд том болцсон юм. Айгүй мундаг бүжигч болсон тийм бичлэг бас байж хурж ирсэн. Тэгээ энэ бол ямар ч юм энэ лооны хамгийн шилдэг ийм давлгаасан бичлэг байсан. За энийг бүжиг ясных нэмээд би бас нэг бүжиг харуулж ихтэй энэ маш богинохон тэгээд нөгөө нэг одоо яг карантинд тэр цэма энэ зайгүйх нэг тиймшлэгнүүд явсан шүү дээ. Ингээд тэдэн комент хүрвэл дуурайч хий, тэдэн комент хүрвэл ингээд хийгээд. За энэ болохоор бас нэг тим маркаар гарч ирсэн бичлэг байгаа. Тэгээ бүгдээрээ бас энэ бичлэгийг харцгаая. За энэ бичлэгээ үзэх танаас тэг. Наад яг тий наад бичлэгэн дээр чинь манаа нэг шав яалч арга байхгүй намайг нэг онлайнаар хичээл орж байгаад нэг яг дуурайж хийж чадахгүй вебсэл одоо тий нэг л ив хаваа болохгүй байхдаа би таны дасгалыг дагаж хийхтэй гэд намайг нэг тагт меншн ийцсэн байсан. Тэгээд наад бичлэг үзээд би бас тухайн татаж унтлаа энэж ийсэн. Яалчгүй наач бас тий үнэхээр шилдэг давлгаа болж исэн бичлэгүүдийн бас нэг байна. Чиний өөрийн сэтгэлийг бас. Би энэ бичлэгийг анх үзчихэд үгүй бас ийм эвсэлгүй тэгээд бүр ингэж ив хаваад гэснээр мангар өөртөө хамгийн гол амар ихтгэлтэй бүжгэлж байгаа байхгүй тэр малаа зад байсан. Тэгээд бас яль тухайн үед үзчихэд айгүй хийнэж исэн. Тэгээд үзэгчтэй бас үзүүлээ гэж бодоод явуулсан байгаа. За тэгэхээр ямар ч саяны бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд би дараагийн бичлэгээ та бүхэндээ хүргэе. Энэхүү бичлэг маань болохоор зэрэг яг
амттай холбоотой тэр дундаа одоо нэг манай гадаад ч тэр монголчууд айгүй нохоод ичдэг болсон тийм. Тэр нэг нохоог сургана гэдэг ямар зүйл байдаг вэ? Тэгээ дээрээс нь зэрэг нохоо эзнээ гарахаараа ямар байдаг, өөр хүний гарахаараа ямар байдаг талаар нэг юм харьцуулсан байдлын нэг юм бичлэг байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ хамтдаа бичлэгийг хүлээж авч үзтээ. Хамт. Яа. No. 你跟坏人玩一会儿，我忙呢。上来。你别笑。你别笑。有了。你别笑。你别笑。你们好像受委屈了。谁欺负你了就干。哎呦我的妈！Энийг бас манай нэг найз надаа манай зэл бас нохоон дээгөө дуртахгүй. Тэгээд яг өөрийнх нь нохоос яг өөрийг нь харахаараа нэг ийм аргашин агиух гаргадаг. Тэгээд надад үзүүлэхэд би яг тухайн үедээ харчаад энэ ямар муу нохоо вэ? Ямар муухай омглын юм бэ гэж бодож байсан. Тэгээд манай монголч гэсэн нэг иймэрхүү хөрхөн бичлэгээ бас ингээд хийдэг байх. Гэхдээ энэ бичлэг бол үнэхээр бест бичлэг байсан. Гайхалтай. Тэгээ энэ бичлэг яг надад яагаад бас илүү их таалагдсан гэхээр манай найз одоо минийхэр хамгийн сайн нийлдэг нэг найз маань яг энэ нохотой адилхан Френч булдогтой байхгүй. Тэгээд хав хор өнгөтэй. Тэгээд бүр ингээд тэр тоглож байгаа заяа. Тэгээд тэр ингээд нэг ирхийлж байгаа. Тэгээд тэр нэг ингээд нэг хөлөөр ингээд тоглож моглоод хумс нь ургацсан. Тэгээд нэг бакетын шал дээр нэг хүчтэй түлхэхэр чи буцаад наашаа инээс нь ирэхэд чи ингээд бараг дрифтэлж байгаа хумсаараа зүгээр ингээд бүкс нь ингэж эргэж яг энтэй адилхан яг эзний харахаараа нохоо ямар байдаг өөр хүний харахаараа нохоо ямар байдаг бас энэ бол маш гайхалтай бичлэг байсан. За миний дараагийн бичлэг болохоор нэг сая улсын хуралд нэр дэвшээдээс миний найзуудаа миний хамтдаа гэсэн. За тэр их чинь сүүлдээс нэг лайвын хэсэг байгаа. Тэгээд бас бүгдээрээ энэ хэсгийг энэ бичлэгийг үзцгээе. Одоо бүс гоё байгаа шүү дээ. Бэнк яг пек оргож мургаад шинэ амьдрал маш зоригтой бай. Муухай эвдэрсэн үсийг хусчаасан. Гоё яадтай зориг. Ямар ч тэр сонгуулийн үеэр бол тэр нөгөө нэг мотоцикл дээр суугаа явж байсан бичлэгнүүд би л тухайн үед эхлээд нэг тоохгүй байсан. Сүүлдээ ингээ яриагаа сонсоо эхнээс нь дуустал үзсэн ч бас хүн яаж сэтгэхээр яаж мэдгүй яаж ингэж хүмүүст ингэж ийм байдлаа харуул. Энэ маань өөрөө давлгаа гэдэг утгаараа давлгаа байхгүй тийм үү? Давлгаа гэдэг утгаараа л хандлтыг авч чадаад байгаа. Мэдхгүй. Одоо сүүлд осорч чамаа жишээлбэл ингээл амар их ингээл нөгөө нэг лайв майк хийгээл те элдв янзаар ингээл хүмүүсээ давлгаалж чад сая кино тоглолчлоо шүү кино ичлээ шүү осорч чамаа гэдэг те. Тэгэхээр эн чинь бас хүн чадж байгаа байхгүй юу? Тэгээ эцээс далаас тэр киног харчаад чаджин даа л гэдэг. Тий чаджин даа бид нар чадахгүй байхад осорч чамаа чадчихлаа шүү дээ те. Чадсан. Энэ бол үнэхээр бүр гайхалтай. Гэтэ энэ бичлэг нэг яагаад би энэ бичлэгийг авсан бэ гэсэн чинь айгүй олон хүмүүс шеэрлээ. Тэр зма эмэгтэй хүмүүс шеэрлээд тийм ээ би зориг орлоо одоо шууд үсээ хуснаа гэсэн тайлбар шеэрлсэн байсан байхгүй. Description дээр авчихсан. Тэгэхээр за ямар бичлэг болоод ингэж байгаа юм бол бүр хит хит удаа гарч ирээд харна үтсэн чинь энэ их чинь бичлэг байсан. Тий яалчгүй давуулгаасан бичлэг байдаг байсан. Айгүй давуулгаасан. За дараагийн энэхүү бичлэгийг би үзүүлэхээс өмнө залуучуудаа энэ нь бол зүгээр авьяас, жинхэнэ утгаараа авьяас. Өмнө би яг энэтэй адилхан бас нэг юм одоо бичлэг бас өмнө үзчихсэн байхгүй. Гэхдээ энэ хүнийх бол бүр үнэхээр амар. Хүн би өөрийнхөө би эрхтнийг яаж хэрхэн удирдах, хөдөлгөж чаддгийг та бүхэн дараах бичлэгээс харах болно. My Nicholas Gadil One, two, three, go!
Music! All right! Yeah! Lovely. Энэ яг бодит бичлэг биш баха. No, God! Бодит л байгаа үстэй хүн чиний нүдэн дээр чинь нүур хамаа хөдөлгөөд байгаа чи. Бүр ямар Би өмнө болохоо зэрэг зүгээр ийм бичлэг үзчихсэн нөгөө нэг яг нөгөө бүх ингээд нүрийнхээ арьсыг ингээд уруулаа нүд аав ингээд нүг ингээд чихмих ингээд хузаамаа ингэж хөдлөж байгаа аяар хөдлөж байгаа энэ бичлэг бол үзчихсэн. А энэ шиг ингээд одоо эн чинь бас нэг тодорхой хэмжээгээр нөгөө хөгжмнүүд чи хоорондоо ялгаад байгаа шүү дээ. Dub step гэдэг юм те тэгснэ электрош гэдэг юм уу ингээд яг тэр нэг гэдэг дээр нь хүртэлтэй бүр хөмсөн ингээд яг энэ жижигнээд байгаа бүр ингээд энэ бол бүр үнэхээр бүр супер авьяас. Би бол энийг бүр супер авьяас гэж тийм харсан. байна. Үнэхээр яалтчгүй авьяас дээ. Би бол эхлээд харчаад за энэ тэндээс нь ингээд татаад байгаа болоо. Эвлүүлэг юм болов уу гэдэнгүүт бүр яалтчгүй хөдөлгөөд нэрэнгээсээ бүр супер авьяастай ах вэ. Гэтэ наахын ч нэг бас нэг юм одоо нэг доллар агаадсан шүү дээ. Яг нэг тийм бичлэг бас нэг яваадсан. Гэтэ тэрийг сайн санахгүй л юм л да. Тэр бичлэгний л ах юм шиг байна. Гэтэ вау, гайхалтай. Бүр тэгээд үзэж байгаа хүн ч гэсэн яг энэ бичлэгийг үзчихэд бас сэтгэлээ комент хэсэгт бас бичээрэй гэж хуваалцаарай гэж хүсмээр байна. За миний дараагийн бичлэг болохоор манай хошуу урлагийн хүмүүсийн маань бичлэг байгаа. За тэгээд энийг үзчихэд бүгдээрээ сэтгэлээ хаваалцгаая. Бороо. Синий хоггүй. Бэл юм идээгүү байж. Нохоо. Воо. Аккумулятор. Амьдрал! Аккумулятор. Трансформатор. Трансформатор. Яс иргүү хоггүй. Трансформатор. Охин шүү гэдэг зангай. Охин шүү гэдэг зангай. Охин шүү. Хошоо! Эрдэн зан. Цаас! Чи өөрийнх нь нэрийг мэддэг юм асуув. Эрдэн зан. Цаас! Би наад бичлэг чинь бол бас бүр өмнө бас үзчихсэн. Тэгэхээр тухайн үед нөгөө нэг яг чанга шивнэ гэдэг нэвтрүүлэг бол угаасаа амар давалгаарч ирсэн шүү дээ. Тэгээ айгүй олон бүргээ сегментэд хандчихсан. Бид нар айгүй олон хүмүүс ч гэсэн найзуудаараа гэр бүлээр чанга шивнэг бас тухайн үед бол амар их ашигладаг байсан, тоглодог байсан. Тэгээд яг наад бичлэгийг би тухайн үедээ үзчихэд нөгөө яг наад бичлэгийг үзэхээс өмнө бол би ерөөсөө нэг ч удаа яг чанга шивнэ гэж чихвч зүүж гэж ярьж үзээгүй. Хүмүүс л ингээд арайчтай марич тэгэл яг амар ингээд инээгээл ингээд үнэхээр арайчтай маричтай гэжээс гэрнэ яг өөрөө чихвч зүүгээд ингээд сонсохоос үнэхээр түй чи юу сонсдгоо бэлээ. Чи чанга шивнэ ингэж үзчихсэн үү? Тэгвэл нэг үзээрэй заяа. Үнэхээр датаан заяа. Тэгээд дараа чиний бичлэгийг хийж хагаад чиний юу гэж хэлсний чинь юу гэж сонсоод чи ингээд дөөрэж хэлсний чи сонсгол чи бүр өөрөө хэлхий хүртэл энэ заяа. Наад чи бол бүр тухайн үед яг чанга шивнэ бол үнэхээр давлгаалж байсан. Айгуу гоё бичлэг. Тэгээ хошин шогийнхаж угаасаа мэдрэмж нь угаасаа амар тэ хэлж байгаа үг нь хүртэл амар. Тэгээд тэр баяр магнаа хүртэл хэлж байгаа байсан тэ. Эрдэн зан гэж хэлээ. Тэнгүүтээ нөө нэг юу гэдүүлээ. Өөрийнх нь нэрийг мэддэггүй малуу. За миний дараагийн бичлэг бол сонирхолтой гэхээс илүү сэтгэл хөдлөсөн юм бичлэг байгаа. Тэгээд энэ хүү бичлэгийг ямар ч эхлээд үзчихэд бүгдээрээ хамтдаа ярилцгаая. Free to be myself, free to need some time, free to
am held. So I'm reaching, baby, out. Энэ бол маш богинохон бичлэг байна. Тэгээ би энэ мэдээллийг яагаад сонгож, энэ бичлэгийг яагаад сонгож авсан бэ гэхээр би өөрөө аягүй олон удаа гадуур ингээ явж байхдаа яг ийм хүмүүсийг зөндөө болоод харчихсан. Зөндөө болоод манай монголч хэл зөндөө байгаа. Тэгээ би яагаад энэ бичлэгийг сонгож авсан бэ гэхээр тэр хүмүүс амьдрахын төлөө өөрийнхөө л боломжоор ажиллаж байгаа. Гэхдээ бид нар тэрийг нь ерөөсөө хажуугаар нь өнгөрөхдөө ерөөсөө нэг ч удаа тоодоггүй. Би зүгээр тухайн үедээ бодож байхдаа зүгээр тэр хүнд нэг удаа би зүгээр хоол аваад өгчихсэн тий. Эсвэл зүгээр өнөөдрийнх нь одоо орлогынч гэдэг юм уу эсвэл өнөөдөр яг юу хэрэгтэй байгааг нь ганцхан удаа л хүн гараа сунгаад тусалчихсан гэдэг үүднээс тэрс үзэж телевиз үзэгчтэй ч гэсэн энэхүү бичлэгтэй адилхан иймэрхүү хэрэг алхам танд гарах юм бол битгий өөрөөсөө цаг хугацаа бол мөнгө төр битгий харамлаасаа гэдэг үүднээс илгүй бичлэг сонгосон байгаа. Яг үнэ шүү. Цаад өөрт чинь ч айгу сайхан сэтгэл төрөндөө хин нэгэнд тусламж үзүүлвэл тэнгууд энэ хүүчсэн ингээд тэр имэд ингээд цэцгээ хөвчөд явж байхдаа тэр хүүгийн харцсан тэр хүүгийн ингээ өөртөө мэдээ ямар анзааралтай болж байгаа тийм айгу гой мэдрэмжийг бас өөртөө авч байгаа. Тэгээд тэр имэгийн хувьд ч гэсэндээ те зүгээр л хүмүүс ингээ хажуугаар нь өнгөрдөг зарим нэг нь тэр имээг зүрцдэг худалдаж аваад явдаг бол тэр хүү авчаад тэр хүнд бэлгэлэхээр тэр юм үнэхээр тэнд олдоо ингээд бүр хизээж өөрийнхөө төсөөлөг үйлдэл авахгүй тэр бол гайхалтайгаар хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр яг орой хайлтгээр та бүхэн ч гэсэн хин нэгэнд тусламж хэрэгтэй гэж үзэх юм бол эсвэл зүгээр нэг л өдөр нэг хүнд ингээд сэтгэлээ гаргаад туслахад маш том баяр ёслолыг өөрөө ч мэдрэн тэр хүнд ч гэсэн айгуу сайхан аз жаргалыг өгөх байх шүү. Тийм үзэгчтэй бүгдийг хайрыг түгээсэй гэж хүсэж байна. Яг энэ хайрыг түгээцгээе. За миний дараагийн бичлэг болохоор энийг манай монголчууд хийж байгаа юм шиг байгаа. Яг нарийн мэдээлэл бол би сайн олж чадаагүй. Гэхдээ юу ч гэсэн манай үзэгчдээс харсан бахтай дахиад бас манай дэлгэцээр үзээ тэгээд бүгдээрээ эргээд болцгаая. Падма, манет орги дулаци. Танета дуласа яшагдыр. Бичагдыр. Ого, чагдыр. Падма, халун бен хуцател. Падма, махич, ходины мах. Бурхан, торгон ягон бена. Амтате бес. Амтате. Давасларе. Хану давагын. Ма энэ давас. Хоньяна буйгу тонедо. Манет сон гинч бэх. Давас чипэх. Мах ово. Аманедо хорин мэшек харта пхаби. Тумсу? Тумугун. Бама, кимини есте друг. Шагдар, шимини еготе нухур. А кимини нец. А шимини анды. Ой. Тудамни уна. Мини шут бас уна. Энэ гэхдээ яг ямар үндэстэй юм бэ? Яг Монгол уу эсвэл Бурайд уу? Би бол бодохдоо Бурайд гэж бодсон. Харин Бурайд гэх те яалч харахгүй байхгүй Бурайд. Тийм жоохон хэллэг нь жоохон өөр байсан. Манай монголчууд одоо жишээлбэл одоо би уржигдрахын нэг юм бичлэг үзэж байгаа. Тэр болохоор зэрэг Cartoon Network гэдэг нэвтрүүлэг телевиз байдаг те гадаад те сууг байгаа. Тэнгүүд тэн дээр гарч байгаа яг Оросын Маша Медведь гэдэг нэг юу байдаг ч тий Маша Баага. Яг тэрнтэй адилхан Маша Баагаатай тэр баахан жижиг цэнхэр хэрэмнүүдтэй юм шиг жижиг амьтдтай нэг тийм хүүхлэг нэг байгаа байхгүй юу? Cartoon Network гардаг. Тийм. Йоо яг тэр нэг Бааганы үнэхээр зөвхөн махын нийтж байгаа юм тэр нэг хитэн жижиг юм уу те. Яг тэрнтэй адилхан бүдээ тэр хүн хүүхэд ч биш ерөнхийдөө том хүн үйдсэж уйдах. Би бүр сүлдө уйдахгүй ингээд хүлээж үздэг болсон юм. Үнэхээр хөвгөлтэй байгаа юм чи. Тэгээд манай монголчууд бас би зүгээр бодохдоо нэг яг ийм л юм те яг наадтай адилхан эсвэл тэрнтэй адилхан яг нэг ийм гоё хүүхэлтэй анимашн гоё хийчих юм бол бас Монголд амар гоё ховсголохгүй те. Тэр утгаараа бас үз. Тэгээд наадах чинь тэр дууж байгаа тэр хиллэг тэгээд тэр аялал тэр өгнүүд нь бүр зүгээр бүр шууд бүр чихрээ орж үнэхээр бүр сонсоод яг юу гэдэг юм бол сонсоод сүултээ бүр толгоо хэрэгээ өчтөр би үзээ ямар ч байсан бүр давчунтлал ямар ч байсан инээж байсан. Би болохоор энийг эхлээд үзчихэд яг монголоор яриад байгаа юм болов уу эхлээд жоохон хэрэгэлсэн байхгүй. Тэгээд доор нь сабтайтл явж байгаа шүү дээ. Орсын эхлээд харж үзсэн чинь зөрөөд болдгоо. Гайхаад дахиж эхлүүлээ дахиад ингээд би бараг 2 3 үзээд монголоор яриад байгаа юм биш үү гэж ойлгосон байхгүй. Тэгчээд за энэ яг бол яг халах хэллэг бол яг биш юм байна гэж бас бодсон. Тэгээд энийг үзчихэд хамгийн түрүүнд бас манай монголчууд юм хийгээд ингээд бас яг таны хэлгээр анимашн хийгээд байгаа нэг гой бахархууштай байсан. Тэгээд энийг цаашаа өргөжлүүлээд хөгжүүлээд айгуу их сайн манай монголчуудаас айгуу сайн давалгаалж үзээсэй гэж бас айгуу сайн бодсон болохоор энд бас оруулж ирээ та бүхэндээ хэлж байгаа шүү. Тэгээ аюу гой уран бүтээл болсон байлаа. Тэгээ үзэж та бүхний ч гэсэн өшөөгөө цааш нь шеэрлээд өшийн бичлэгийг бас цааш түгээгээсэй гэж бас хэлмээр байна.
За тэгэхээр хамгийн сүүлийнхээ бичлэгийг та бүхэндээ хүргэе. Энэхүү бичлэгээрээ бас яг өмнөх дугаартайгаа адилхан аз жаргалтай гэр бүл болон аз жаргалтай аав хүүхдийн тухай бас ийм баш гайхалтай бичлэг байгаа. Тэгээ энэхүү бичлэгийг та бүхэндээ хүргээд өнөөдрийнхөө энэхүү дугаарыг одоо өндөрлөе даа. Тэгэхээр сошиал папарацци нэвтрүүлэг маань та бүхэндээ хамгийн шинэ шилдэг гэсэн бичлэгүүдийг мөн болон постуудыг аль болох та бүхэндээ бүгдийн түүж төвөрлөж аль болох хүргэхийг хичээж байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг та бүхэндээ хамт Линда, Оринер хамт байлаа. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзъя. баяртай үзэгчтэй.